Ажлын байран дээр үүссэн харилцааны зөрчлөөсөө болоод гэртээ ирээд унтаж чадахгүй, гэр орныхондоо бухимдлаа гаргаж байсан үе танд байдгүй. Ажлын байран дээрх зөрчил үнэндээ хамгийн төгөөмөл зүйлсийн нэг. Gallup олон улсын судалгааны хүрээлэнгээс ашаас гарах нэг номерын шалтгаан нэг нь шууд удирдлагатайгаа үүссэн харилцааны зөрчил байдаг. 70% нь ажлын байран дээрх шууд удирдлагатайгаа үүссэн харилцааны зөрчлөөс болж ажлаасаа гарсан гэж бичсэн байдаг. Америкийн нэгдсэн улсад жил бүр 359 тэрбум долларын бүтээмжийн алдагдал харилцааны шийдэгдээгүй зөрчилтэй холбоотой байна гэж судалсан байдаг. Тэгэхээр энэ түгээмэл асуудал учраас бид нэр зугатаж чадахгүй. Харин зөрчлийн цаана юу ил гарч ирж байна вэ гэдгийг л ойлгох учиртай. Харилцааны зөрчлийн цаана та бидний нуугдсан уур хилэн, бухимдал, үзэн ядал, гэрлийг хүсэж байгаа сүйдэр гэж нэрлэл эго хамгаалтууд байдаг. Энэ хамгаалалт бидний тархийг, мэдрэлийн тогтолцоог ам хамгаалах зүйнд оруулан нэг бол тэмцдэг, дайрдаг, эсвэл зүгтаадаг энэ төлөвт оруулж байгаа. Хамгийн чухал нь энэ төлөвөө таниад, дээд зургаас нь хараад, буцаад, амьсгалаа удаанаар гаргаад мэдрэлийн тогтолцооныхоо төлөвийг өөрчлөх юм. Хэрвээ ингэж чадвал ухамсар тархитай шийдвэр гаргалт тэр харилцааны зөрчлийг чинь шийдэхэд оролцоод та энэ асуудлыг амархан шийдэх боломжтой.